Сайн байна уу? Анукас гэсэн давтамаар л Лондоноос үнэлж байна. За өнөөдөр та бүхэндээ бүрч шаарсан моцарелла ам маш хамаархан энгийн сасаг хийхээр зорилоо. Тэгэхээр энэ сасаг болохоор та бүхэн мэдж байгаа тийм бүгдээрээ нөгөө шарсан хүмүүс өөр янз янзын ширжигнөр тийм шарж болсон хоолой тийм маш тааламжтай би дараа дараагийн орцууд дээр хачиг маягаар ингээд бэлдсэн бахална. Энэ хүч хоолой маань болохоор өнөөдөр 350 г-ийн tomato passata буюу ерөнхийдөө бол та бүхэн мэдж байгаа улаанлалыг ингээд хадгалсан тийм соусаага. За тэгээд нэг ширхэг улаанлал, нэг ширхэг чили. За яг чили хэрэглэхгүй байсан ч болно. Гэхдээ яг чили хэрэглэхээр үйл хэлэг цаана гоё тийм чимчгэнсэн ам гарч өгдөг байгаа. Тэр надад маш гоё үнээр тасархай. За тэгээд бүр нь талсан юм. Нэг хоолны халбаг илсэн сахар. Тэгээд цайны талбаар тал давс. Тэгээд хоёр хоолны албаг white wine vinegar буюу цагаан аминоны 100 хоёр хоолны албаг орж байгаа. Тэгээд 3 хоолны албаг оливын тос. Тэгээд хатгаж зарсан байна. За ингээд бүгдээрээ салсагаа бэлдэж эхэлцгээе. Энэ салса буюу нөгөө би дэлгүүрээ салдаг салсагч яг тэрнтэй бүр яг адилхан та бүхэн ч гэсэн гэртээ гоё өөрсдөө материалаа сонгоод хэрэглэн гэдэг чинь эрүүл мэндэд тустай шүү дээ. Тэгээ хийгээд үзэх юм ихээр тасархай болно. За одоо бүгдээ бэлэн болгоцгоо шаарч. За бүгдээр одоо 3 хоолны албаг оливын тос нэмчи. За сайн 1-2 минут хэвчлээ. Одоо бүгдээрээ чинжүүгээ нэмчи. За өмнө дээр бүгдээрээ цайны талбар болсон нэмээ. Нэг хоолны халбаг сахар нэмээ. За өмнө дээр бүгдээрээ жоохон перц. Ирээчи. Эндээ бүгдээрээ цагаан миноны цукар 2 хоол. Улаан миноны цукар чинь бахмал улаан миноны цукар юм шиг байна. Эсвэл алюминий цукар байгаа шүү дээ. Чинь тэрвээ тэгсэн гэж бодсон шүү дээ. За ингээд хай. За ингээд хуурчлаа. Одоо бүгдээрээ нөгөө помидорны соус. За үүн дээр авахаараа би жоохон үлцээнд нь жоохон ус нэмжтэй. Жоохон 30 г байна тий. За үнийг ингээ бүгдээрээ дунд зэргийн гал дээр 10 минут буцлах юм шиг за. За салса маань сая 10 минут буцууллаа. За салса маань бэлэн болсон. Баяржат. За одоо бүгдээ үүнийг салсагаа хөрж явахад моцарелла стик болгоцгоё. За бүгдээ одоо моцарелла стикс биш бүрч шаарсан моцареллагаа бэлдэж эхэлцгээе. За өмнөхөө орцонд маань болохоор ургамлын тас орно. За тэгээд давс, перц, мэдээч моцарелла маань орсон байгаа. Тэгэхээр 200 г өнөөдөр. Тэгэхээр өнөөдрийн орц маань болохоор ер нь бол 2-3 өнд орсон байгаа шүү. За тэгээд 3 хоолны халбаг гурил, 3 ширхэг өндөр, тэгээд 250 г талхны өргөн орсон байна. За ингээ бүгдээрээ бэлдэж эхэлцгээе. За бүгдээр одоо моцареллагаа болохоор та бүхэн 1 см-ийн зузаантай гэрччихээрэй.
За бүгдээрээ өндгөө амтлаад өгье. За перцэн дургу бол заавал перц хийх шаардлагагүй шүү. За хэрвээ хашиг хийх хэрэгтэй бол. За үүнийгээ дахиад бүгдээрээ нэг удаа өнгөндөө дүүргэн шүү дээ. Тэгэхээр илүү гоё бүр шарж өгнө. За энэ мэтлэн үлдсэнийг хийгээд одоо бүгдээрээ шарцгаая. За тос маань халчиж одоо бүгдээрээ миний болохоор филетик 6 дарга дундаа сүүлэлэг дээр гал дээр 2 минут шарах юм шүү за. Хоёр минут та. За бүгдээрээ одоо бэлэн болсон моцарелла стик амсаж үзцгээе мөн салсатаараа. Бүр супер авсан маань. За гэртээж үзээрэй. Зүгээр яг нэг өдрийн хоолндоо ч юм уу зүгээс хайлт хийгээдсэн ч илүү үнэхээр гоё супер. За тэгээд энэхүү дугаар таалагдсан бол лайк дараарай. Тэгээд дараагийн дугаараар хамтдаа олцгаая. Тэгээд subscribe дараарай. Миний YouTube-с хүрээрээ. За тэгээд надтай хамтсан баярлалаа.